Малын гаралтай түүхийн бүтээгдэхүүн жилээс жилд үнгүүдэж ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа энэ үед мах боловсруулах үйлдвэр орон нутагт байгуулагдсан нь цаг үеэ олсон чухал ажлын нэг болж байна. Өнгөрсөн 2015 онд төсөл сонгон шалгаруулалтаар 2 га газрыг нь аймаг орон нутгаас үнгүү олгосноор мах боловсруулах үйлдвэр байгуулсан Жаргалант шанд компани өөрийн хөрөнгөөрөө энэхүү үйлдвэрийг барьж байгуулан ийхүү ашиглалтанд оруулж байгаа юм а. Бид нар бол одоо урд нь бол жижиг үйлдвэрээр ажиллаж байхдаа бол өдөртөө нэг 200-аас 250 бог ажиллаж байсан бол өнөөдөр шинээр том үйлдвэрээ оруулснаар 2 дахин хүчин чадал нэмэгдсэн байгаамаа. Энэхүү үйлдвэр байгуулагдсанаар малчид малаа зах зээлийн ханшаар энэ үйлдвэрт худалдан борлуулж орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тус үйлдвэр нь одоогоор өдөртөө 500 бог, 100 бод малын нятлах хүчин чадалтайгаас гадна 100-аас 150 тонн махыг хадгалах хөргүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэснээр байнгын 15 ажлын байрыг мал нятлах, мах бэлтгэн нөөцлөх эд ачааллын үеэр 50-аас 60 хүнийг төр ажлын байраар ханган ажиллах юм а. Цаашдаа үйлдвэрлэлээ өргөдгөн мал нядалж мах хадгалах хэрэглэгчдэд нийлүүлээд зогсохгүй махан бүтээгдэхүүнийг ангилах, нэрийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн ажиллах зорилготой байна. Тийм ч учраас үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодолтой байгаагаа хэлж байсан юм а. Ирэх жил бид нар бас өргөтгөл барина. Ирэх жил өргөтгөл барихдаа хөлдөөх зөөрөө, хадгалах зөөрөө нэмэхээр ингэж барьж байгаа. Хадгалах зөөр маань одоо ирэх жил бол 200 тонны нэг том зөөр баригдана. Ингээд ерөнхийдөө бол 350 орчим тонн мах нөөцлөх зөөртэй байхад Ховд аймгийнхаа хэрэгцээг ямарваа нэгэн хэмжээнд бол хангахаар хүчин чадал маань бүрдэх байхаа л гэж бодож байгаа. Тус үйлдвэрийн нээлтэнд оролцсон аймгийн засаг даргын орлогч Батсүх хэлэхдээ орон нутагт өндөр хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж мөн ажлын байр шинээр нэмэгдүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд аймаг орон нутгийн зүгээс ч тус үйлдвэрийн үйл ажиллагааг бодлохоор дэмжиж байнга хамтран ажиллахаа хэллээ. Одоо энэ үед бол малын түүхийд маш тийм орлого хомс ажлын иргэд одоо нэлээд олон байгаа. Бид өхөн үйлдвэржүүлэх замаар ажлын байр бий болгох, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилтыг бол тавьж байгаамаа. Эх дөрвөн жилд бид өхөн мах боловсруулах үйлдвэр, зам арьсшир боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг Ховд аймагтаа байгуулахаар зорж байна. Жаргалант шанд компани нь хүнс хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мах бэлтгэлийн чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж аймгийн төвийн цэцэрлэгүүдэд нийлүүлж ирсэн туршлагатай. Цаашдаа ч үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллахдаа мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч аль болох эрүүл ахуй стандартыг шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг зөвлөж байна. Цаашид бол Ховд аймгийн ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол Ховд аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар за эдгээр одоо дээрх хувийн хвшлүүдтэйгээ бид нэр төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг одоо сайжруулах за тодорхой хэмжээний бодлого татварын таатай нөхцөлч гэдэг юм уу аж ахуйн нэгжүүдэд бол дэмжих бодлогын үйл ажиллагаа бол тухайн шат шатандаа бол хэрэгжиж ажиллана. Шинээр үе таалгаа нээж нээлтийн тууцаа хайчилсан тус үйлдвэрийн нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Батсүх, аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Баатар Зориг нарын албаны хүмүүс оролцож баяр хүргэн үг хэллээ. Мөн аймгийн хөгжим драмын театрын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөсөн юм а.